байна. Оо байна. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Яа, сайн байцгаана уу сонсогчдоо. Шинэ оны минь тэгээ шинэ он гарсантай холбогдуулаад та бүхэндээ зөндөө шинэ дугаарууд бэлдсэн байгаа. Маш сонирхолтой урд өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй түүхүүд тэгээд сэдвүүд бас зочдыг оролцуулах болно. Өнөөдрийн дугаарт бас сүүлийн 4 улиралд ерөөсөө яригдаагүй хөндөгдөөгүй сэдвийн талаар ярихаар манай зочин маань оролцож байна. Гэтэ яг бид хоёр мессенжер ярьж ин л та хол байдаг болохоор уулзаж чадаагүй. Тэгээ сайн уу? Өөрийгөө манай сонсогчдод танилцуулаарай. За. Сайн байна. Намайг Оёр гэдэг. Одоо яг Солонгос сурж байгаа болохоор яг өөрөө биеэр очиж чадаагүй. Гэхдээ 100 очихтаа уг нь очие гэж бодсон юм аа. Тэгээд ялцчих 100 таараагүй. Ингэж ярихаас өөр голцоо. Яа, тэгээ өнөөдрийн сэдвийн талаар хоёулаа сонсогчдод хальт цухуулгая тий. Өөрийгөө яг юу гэж тодорхойлдог вэ? Яаж илэрхийлдэг вэ? Энэ айгуу шин нэр хэллэг баг л та. Asexual гэдэг ийм дэлхийн чиг баримтны нэр хэллэг байгаа л та. Сонсон хүмүүс айгүй их байгаа. Өнөө л би өөрөө ч гэсэн баг 2 жилийн өмнө ерөөсөн энэ талаар юу ч нэг ч удаа сонсож байгаагүй. Тэгээд ер нь л юу гэмдэ би одоо 25 настай. Тэгээд яг жилийн өмнө биш ээ. Нодлон 100 миллион хизээ санахгүй юм. Ярилцлагын подкаст сонсож байсан байхгүй юу? Тэгэхээр LGBT төвийн ажилтан гэдэг нэг хүн ярилцлаганд орж ирсэн гэсэн булан гэдэг нэртэйсэн баг. Ажил нь тэр үний яриг сонсчод ингээд хичнээн оройтсон ч арай биш юм аа. 25 нас. Гэхдээ миний үед айгүй оройтсон нас байхгүй юу? Яг юм бидний чиг баримжаа ойлгож ухаарах. Тэгээд тэр үнийхийг сонсож байгаа тэр хүн 20 нас гараад 22 даа яг баттай тодорхой болсон гэх юм уу. Тэрийг сонсчод би ер нь өөрийгөө ч гэсэн ерөөсөө тэр талаа бодож үзэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед яг толгоонд орж ирсэн бусад хүмүүсийн үед биш яг өөртөө яг тодорхойлгосон дээр юм болоо гэж бодсон. Тэгээ тэрээс эхлээд интернетээр хайж байгаа байхгүй. Яг өөрийнхөө симптомыг өгдөг төрж байгаа юм гэмтгэ. Өөрчлөн байдлаа. Би ингээ хайгаад үзэхээр ер нь л bisexual, эсвэл ингийн heterosexual гэсэн тийм ерөөсөн хариулт гарч ирэхгүй. Яг YouTube-оор би нэг бичлэг үзэж байхад asexual гэдэг анхудаа сонсч байсан байхгүй. Asexual гэж ер нь би asexual гэж хайгаагүй. Зөвхөн ямар тийм бэлэн чиг баримттай байт юм бол гэж хайж үзэж байгаа. Санаандуу таарсан тэр бичлэгээс тараад үзсэн чинь бүр яг намайг яриад байгаа юм шиг санагдаад. Айгүй олон хүмүүс ингэж хэлдэг байна. Үнэхээр яг намайг яриад байгаа юм шиг санагдаад. Тэрний байсан гэхээр asexual гэхээр яг бэлгийн үед гэх юм уу? Sexually ерөөсөө хэмтэж татагддаг. Ижил хүстэй байсан ч эсрэг хүстэй байсан ч ерөөсөө тийм татагддаг гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Гэхдээ тэр нь яг секс дуртай дургу гэсэн асуудал ерөөсөө биш. Анхнаасаа тийм ерөөсөө attraction байхгүй. Ерөөсөө тийм татагдах гэсэн ойлголт ерөөсөө байдаг юм уу? Тийм, одоо яг энэ дээр хамгийн одоо сонсогчдод маань айгүй шин санагдчих магадгүй, зарим нь мэддэг гэж магадгүй. Одоо яг ийм хүнд татагдах чинь бас арай өөр мэдрэмж байгаа штэ тий. Сэтгэлийн хувьд татагдах, тэр хүнийг хайрлах мэдрэмж өөр, бас бэлгийн хувьд тий яг одоо сексуалигээ сексийн хувьд гэх юм уу бас татагдах, тэр хүнээ хүсэх ч юм уу мэдрэмжгээ бас тусдаа байгаа. Тэгээд asexual хүмүүс маань яг бэлгийн хувьд бол тийм амар хүчтэй мэдрэмж төрдөггүй, хүчтэй татагдаггүй, нэмээд бараг зарим нь хийдэггүй ч юм уу. Хийдэг ч яж болно, бас нэг тийм ерөнхий нэр томьёо байгаа шүү дээ. Өдрөө бас янз байгаа. Тэр айгүй олон нэр томьёотой л юм билээ. Өөрийгөө одоо яг олж мэдснээс хойш яг ямар санагдсан бэ? Яг мэдчихээд л үнэхээр баярлах, яг 40% баярлах, 60% амар санаа зовсон. Юухийн. Манай гэрийнхэн ч ер нь манай найзууд ч гэсэн мэддэг байхгүй. Ялангуяа манай гэрийнхэн одоо сүүлийн баг их сургууль төгснөөс хойш 22-оос хойш одоо нөхөрсөдөр гэх юм уу ирээдүйн амьдрал юу бодож байгаа гэж надад асуудаг л байхгүй. Өмнө нь ерөөсөө тэр талаар нэг ч яриа явж байгаа байхгүй. Өсвөр настай хахад ч юм уу хизээ чинь. Тэгсэн мөртлөө яг сургууль төгсөөд 22 нас хүрсэн чинь одоо ингээ найз залуу энэ байна уу? Ирээдүйд юу гэх юм сайн өнөр сонгоорой тэр гэсэн яриа бабаа гарч эхлэв. Тэр үед ерөөсөө мэдгүй ерөөсөө хинэгч ерөөсөө сонирхдаг байсан аахгүй. Тэгээ би анх бүр энийг мэдхээс өмнө өөрийгөө лесбиан болооч гэж бодож байсан. Ерөөсөө хүн сонирхдаг болохоор хинт ч татагддаг болохоор ялангуяа тийм талаараа. Тэгээд дандаа тэр юмнаас зайлшгүй гэдэг яг
asexual гэдэгтээ бат итгэсэн итгэн цаашаа хүлээн зөвшөөрөөд тийм байна гэдгээ ойлгосноос хойш яа надад гэрийнхэнд юу гэж хэлнэ л гэж бодсон. Бусад хүмүүс яг маа гэрийнхэн энийг ялангуяа ойлгоход амар хэцүү байна. Ялангуяа маа найзууд ч гэсэн ойлгоход амар хэцүү л байгаа л та. Гэхдээ ихэнх нь яг тэр талаар ярихгүйгээр зүгээр за гэд орхицсан юм уу? Яг дэлгэрэнгүй ерөөсөн тайлбар аваагүй юм уу? Өөрөө ч гэсэн дэлгэрэнгүй тайлбарлах хэрэг аягүй хэцүү. Нэг найзтай тайлбарлах гэж үзсэн байхгүй юу? Тэгэхээр яг тэр найз зүгээр энгийн найз охинтой л хөндлөлтэй. Тэгээ маа найз ерөөсөө секс гэсэн зүйлийг хосуудын харилцаанаас ингээд авчгаар юу үлдэж байгаа гэж надад аягүй хэцүү. Яг ямар нэг тийм энэ харилцаа ч юм уу хариуламж нь үлдчихэл байгаа л та. Гэхдээ айгүй том хэсэг юм шиг байна. Хүмүүс энгийн чих юм шиг. Хүмүүс хүмүүс харилцаа. Тэгээ айгүй секс гэсэн айгүй том хэсгийг нь амьдралаас нь авчгаар ерөөсөө итгэхгүй гэх юм уу. Тэгээд яаж хүнтэй үерх юм ч юм уу. Нөгөө талцын ч гэсэн чамайг ойлгохгүй юм дээр. Тэр нь л ойлгоход айгүй хэцүү. Тэгээд би нэг жишээгээр тайлбарлах байхгүй надад айгүй надтай. Ингээд матернет цэвэр гэх юм дуртай байхгүй. Тэгээд чи цэвэр гэх дуртай. Тэгээд хүн болго ер нь цэвэр тавьдаг дуртай шүү. Дургу биш юм ихэ цэвэр байвал ер нь л идэж шүү. Өөр хол байхгүй л гэхэд. Тэгэхээр яг миний өнцгөөс ахын бол би тэр цэвэр гэдэг халыг ерөөсөө идэж болж чадна. Гэтэ идэх ямар нэгэн дуршил ерөөсөө төрдгөө гэж ойлгож болно гэж тайлбарлахгүй. Тэнгүүт яхаараа цэвэр гэдэг дуршил төрдгөө юм чи хүн болго төрхөөс нь заяатсан зүйл юм шиг чи цагаалт юм энэ төр гэх. Тэр нь дуршил төрдгөө гэдгийг ойлгоход айгүй хэцүү юм шиг. Дуршил төрдгөөхөөс илүү ямар ч сонирхол төрдгөө. Тэрнээс биш ер нь л asexual дотроо бэлгийн харилцаанд ордог хүмүүс ч байгаа, ордог хүмүүс ч байгаа. Яг хувийн сонирхол биш сонголт ч гэсэн ер нь л анханасаа дистаралаар нэрх юм бол хүмүүс ч ингээд ямар нэгэн дур өсөл төржээж хийн штэ. Эхний шатныхан дур өсөл гэсэн юм байхгүй. Зөв шууд бэлгийн харилцаанд орж чадах үед л болно. Ямар нэгэн хүүхдтэй болох зорилгоор ч юм уу эсвэл найз залуу найз охин хүсээд ч юм уу. Ер нь л чадахгүй ерөөсөө дуртай дургу гэсэн асуудал ерөөсөө яригддаггүй гэх юм уу. Зүгээр өөрийнх нь motivation гэсэн урам зориг гэх юм уу. Хийх хүсэл өөрийг нь өдөөж өгдөг ямар нэгэн тийм мэдрэмж жоохон багтай тэрнтэй холбоотойгоор хүмүүс энэ талын мэдрэмж аягүй бага болохоор ерөөсөө ямар ч юм мэдэрдэггүй тийм бэлдэн хүмүүс гэж аягүй тийм нэрэ байдаг л та. Гэтэ зөвхөн тэр ерөөсөө сексийн хүн эсрэг хүснийхаа ч гэж хүснийхаа ч хүнд татагддаг гэдэг тийм асуудлыг өөр бусад мэдрэмжүүдтэй хайлт аягүй хүмүүс их ойлгодог байна. Тэр талын мэдрэмж байхгүй болохоор хүнийг хайрлах ч юм уу хүнийг өрөвдөх хуучлах ямар ч бусад ямар ч мэдрэмж нас байхгүй гэж шууд утгаар хүлээж аваад тэгээ айгүй юу ч мэдэрдэг үлдэн хүмүүс гэсэн тийм broken хүмүүс гэж айгүй шүүмжилдэг гэх юм. Тийм ямар нэгэн байдлаар багадаа хүчирхийлэлд өртсөн ч юм уу буруу ойлголт авсан эсвэл одоо бэлгийн харилцаанаас чигшдэг хүмүүс гэж бас шууд ойлгоод байдаг тий. Тийм тэр бас тустай ойлголт. Тэрний ерөөсөө asexual биш байхгүй юу? Юу одоо bisexual, homosexual гэдэгтэй адилхан хөрөлхийн бэлгийн чиг баримжаанууд байгаа шүү. Яг тэрний нэг хэсэг байхгүй юу? Тэр ямар нэгэн trauma асуудлаас үүдэлтэй одоо тийм дургуйлсан бодлууд болохоор арай тустай мэрэгчлэгтэй гэсэн юм. Тийм тохиолдолд asexual болно гэж бол ер нь байхгүй. Тэр нь болохоор тэр чинь нөгөө юу юм. Зэн нэгтэй холбоотой болохоос биш ямар нэгэн бэлгийн чиг баримттай ерөөс холбоотой биш болохоор тэр бол 100% тустай ойлголт. Тэгээд bisexual, homosexualтай адилхан asexual гэдэг нь ерөөсөө төрөлхөн хүн яхад багасаа хэдэн настай дэж авахар зорилгож байлаа шүү. Хандаа asexual гэдэг айгүй тустай ойлголт гэж ялангуяа LGBT хүмүүс дотор ч гэсэн asexual гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж байгаа. Айгуу дэлгэрэнгүй судалгаа энэ хийгээд хэлсэн л тэрнээс анхнаасаа л нэг LGBT хүмүүс ч гэсэн хүлээн зөвшөөрөхөд айгуу хэцүү байсан гэх юм уу. Энд дээр тэгээд дахиад хүн болгон амир өөр гэдэг юм явж байгаа юм л та тий. Хүн болгон яг ижилхэн байх албагүй бүгд өөр гэдгийг ойлгож ухаарах нь амар чухал гээл. Тийм яг тэр 2005 оноос хойш 2000 оноос хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1% asexual гэсэн судалгаа гарсан байсан юм лээ. Тэрийг сонсчод баярлалаа юм да. Гэхдээ миний эргэн тойронд тэр 1% бий юм шиг. Трансгендер хүмүүсийг бас 1% гэж үздэг. Тэгэхээр байжлагаа гол нь нөгөө ойлголт бас яг өхөн амир чухал эдэн штэ. Эхлээд тэр хүн энэ ойлголтыг өгсөний дараа тэр хүн өөрийгөө мөн үү биш үү гэж бас бодно. Бас ингээл амир эргэлзээл өөрийгөө яаж тодорхойлохоо мэдгүй хүмүүс явж иж магадгүй. Би бас нөгөө asexual хүмүүсийг ингээл Монголд хаагаад нэг тийм тэр community тэр олон нийтийг бүрдүүлэх юмсан гэж амир боддог.
хүсдэг. Бас тийм ярилцах хорон зайтай байгаасаа гээд дээрэс нь asexual хүмүүсээс хоорондоо болцвол бас амар штэ илүү ойлголцоход амар тий би биендээ гомдхонч баг юм шиг санагдаад би нөгөө саяхан нэг Google-д үзсэн байхгүй юу. Тэгээ нэг дүр нь бас ингээд айгүй их эргэлзээд өөртөө би ингээд гей биш, straight биш юм байна. Би өөрийгөө хэн гэдгийг ерөөсөй ойлгохгүй байна. Би бүр байч биш юм байна гэд. Тэгсэн чинь эмэгтэй найз нь чи тэгвэл asexual юм биш үү? Чи тэр талаар судалж үзснөө гэд. Тэгээ өөртөө come out хийгээд ойлгоо ижсэн чинь нэг болцдог хүүхэндээ хэлдэг байхгүй юу? Би саяхан өөрийгөө мэдсэн би asexual юм билээ. Чамд хэрвээ хэцүү байвал хоёулаа цаашид болцохгүй байж болно. Гэтэ би чамд үнэн хэлхийг хүссэн гэж яриад. Тэгсэн чинь нөгөө хүүхэн амар хөөрхөн за би тэрийг чи мэдчихсэн. Тийм болохоор би чамтай болзоод байдгийн би ч гэсэн asexual гэлээ. Амар романтик санагдсан шүү дээ. Бас манай вебсайт дээр нэг asexual gay хосын тухай мэдээ байдаг. Гэтэ хүмүүс нэг комент энэ төр бичээгүй ч гэсэн тэр үед нэг жоохон ботсон л гэж бодсон шүү дээ. Тийм. YouTuber хайгаад үзсэн ч гэсэн одоохондоо asexual гэдэг ойлголт одоохондоо хүртэл айгүй баг гэх юм уу. Яг хөө мэдээлэлүүд бол байгаа л та тэгсэн мөртлөө яг ил гадчихсан хүмүүс айгүй зөвхөн. Би ч YouTuber зөндөө яасан. Ер нь бол байнга үзэстэл. Дэмжээстэл. Одоо хэрвээ өөртөө бас эргэлдэж байгаа хүүхэд байвал юу гэж хандж хэлэх вэ? Хүн ч юм уу? Яарах хэрэггүй л гэж хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн хариулт олох гэж нэг яарах хэрэггүй. Яг байгаа одоо асуудалтай байсан, ямар нэгэн асуудалтай байсан ч тэрийг шийдэх гэж нэг яарах хэрэггүй. Угаасаа цаг нь ирэхээр бүх юм болно. Тэгээд тэрнээс өмнө юу хийж чадах вэ гэх юм бол ямар нэгэн эргэлзээ бол тэрийг хүмүүстэй ярихаас урьдчилаад яг өөртөө яриад өөртөө бат итгэлтэй болсныхаа дараа хүмүүстэй ярих хэрэгтэй болохоор тэрнээс өмнө өөртөө итгэх юм бол одоо интернет аяга хөгжиж болохоор интернетээр өөртөө тохиолдоод байгаа бүх шинж тэмдэг хийгээд хайхад бол ер нь за 100% гişмах гэдэг 60% үнэн мэдээлэл гарч ирэх л. Тэр тундаас өөрөө шүүж агаад дүгнэлтээ хийснийхаа дараа ер нь өөрийгөө asexual юм уу та гэж бодож байгаа хүмүүс жоохон ядаж нэг 2 жилийн хугацаанд өөрийгөө харах хэрэгтэй гэх юм уу. Яг өсөрнөөс болохоор тийм эмзэг энтер гэсэн яриа ярихгүй л дээ. Хүлээх хэрэгтэй. Хамгийн их бодогддог бодол яг юу вэ өөрийнхөө талаар? Би ерөөсөө багасаа айгаа дуугаа тэгээд нэг тийм ганцаар явдаг хүмүүсээс ахгүй юу. Найзууд олон ерөөсөө байх. 1-2 хон ч юм. Одоо ч гэсэн ерөөсөө тав өрөхгүй найзтай байхгүй юу. Тэгээд ер нь боддог байсан. Багасаа тийм зожиг байсан болохоор юм болчих юм болоо ч гэж бодсон. Тэгээд бусад хүмүүсийн цөөхүүдийг хараад байхад ерөөсөө тэрнтэй нэг холбоотой биш. Тэгэхээр asexual ер нь жоохон дуугаа талтай. Гшаа нэг inverted хүмүүс гэх юм хүмүүс. Ямиг боддог байсан бодол нь. Би тэгээд найддаг байсан юм гэх юм уу. Ингээд жоохон юм бодож эхэлснээс хойш одоо өсөрнөөс нь наач юм. Би ингээд эрэгтэй хүн сонирхдаг, эмэгтэй хүн сонирхдаг юм болоо. Хэрвээ тийм бол надад бас аюу их боломж байгаа юм байна гэж боддог байсан нэг хэсэг. Тэгээд тэрнийхээ дараа asexual гэдгээ жоохон ойлгоод сэтгэлж эхэлсэн үедээ тэр одоо нийт community-ийг мэдчихээ. Яг энгийн heterosexual ч юм энгийн харилцаатай хүмүүстэй үйлчлэж болно л доо. Тэгэхээр жоохон хүүхдээ нөгөө эсрэг тал нь ойлгохгүй бас ойлгохгүй гэсэн баталгаа байх, ойлгоно гэсэн баталгаа байхгүй. Ер нь asexual хүнтэйгээ болцоход бол хамгийн амар арга гэх юм. Хамгийн энгийн тэгээд ойлгомжтой бивэнд ямар ч уур ойлголт үүсэх хэрэггүй харилцаа штэ. Тэгээд тэрээс сонсчод би тийм угаасаа юм дуугаад ганцаараа тэгсэн мөртлөө ингээд одоо LGBT хүмүүс чинь нийгмийн цөөх гэж явж байгаа шүү. Тэрээ би ядаж лесбиан байсан бол ядаж надад жоохон болон байсан байна. Тэгсэн чинь лесбиан биш юм шиг байна. Тэгээд asexual гэхээр бүр ингээд таан цөөрөд гэх юм уу. Надад байгаа боломж нь жоохон багасаад. Тэгээд тэрнээс хойш би ингээд ерөөсөө хөөхлөө ганцаараа л яхан юм даа л гэж боддог. Тэр бодол нь тэгээд амар айцтай байсан эсвэл заа гэж бодсон уу? Мэдрэмж нь би бүр дасан хамаадлаа. Багасаа нөгөө ганцаараа жоохон бие даасан байсаар байгаа. Өөрөө гэсэн бодол суудсан тэгээд жоохон зөрөөд ихчлэх юм. Хүмүүстэй ер нь жоохон таардахгүй байхгүй. Тэгээд дээрэс нь sexual гэж мэдчихээр ингээд яг би нэг гадаад найзуудтай хэлэхээр гадаад найзуудаа тийм үгээ ойлгоод байгаа байхгүй. Тэгсэн мэтлээ ингээд харах юм бол жоохон тийм одоо жишээ нь ийм байдаг штэ. Ингээд шинээр хүмүүс танилцлаа. Ингээд эрэгтэй хүмүүс төр жишээ аваад ирчих. Эрэгтэй хүмүүс хоёр нэг ингээд танилцаад ингээд эрэгтэй эмэгтэйдээ жоохон талтай. Эмэгтэй чинь жоохон талтай ингээд би нэг сонирхлаа даа. Би ингээд жоохон яриаг үнзгэрээд ингээд явж байсан чинь эрэгтэй ч юм уу би ингээд asexual гэдгийг хэлсэн гэж бодоход эмэгтэй яг тэр хүртэл сонирхчихсан жоохон буурчдаг гэх юм. Ингээд ойлгож байна. Гэхдээ яг би чамтай нэг харилцааг үнзгэрүүлэхээр биш юм байна гэдэг хариулт сонсдог гэх юм уу. Тэгэхээр хийг хүмүүс нэг харилцааны үе шатууд нь ингээд арих тусам ингээд одоо жоохон татнасах шатууд байгаа шүү.
Тэгэхээр sexual-уудын хувьд чинь тэр яг гүнзгий тасмасах тийм бэлгийн харилцаа байхгүй гэсэн үг шүү. Тэрийг тийм ойлголт нь хамгийн түрүүнд хүмүүсийн толгойд бодоглохоор тэгвэл хоёуланд нь ер нь ирээдүйд харагдах юм даа л гэсэн бодол хамгийн түрүүнд төрдөг болохоор тэрийг нь би жоохон анзаарсан гэх юм уу. Шинэ найзуудтай танилцсан ч гэсэн нэг хол найзлах сонирхолтой юм байна гэдэг нь айгоо мэддэг гэх юм уу. Тэр жоохон харамсалтай. Тэгэлээ би миний зүгээс хийж чадах юм бол байхгүй шүү. Тэр хүнд тийм ах би одоо яалтаж байна. Өөрийгөө өөрчилж чадахгүй. Тэр үнийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор ерөнхийдөө цаг өрөөд яхахтай салж байгаа тохиолдол аюул. Тэгэхээр чинь иймэрхүү тохиолдлууд хацагдаад ирэхээр ихтгэл алдарах гэх юм уу. Тэгээд тэрнээс үүдэлтэй одоо ер нь таарч тахах юм ер нь таарлах юм байна. Угаасаа үнтэй таардаг гэлгүй. Тэрнээр нэмээд ингээ сексуал гэдэг юм хичээр ер нь тийм байна л гэж боддог. Ерөөсөө боддог юм. Тэгээд ч тэр юм анх хүмүүстэй танилцахдаа ерөөсөө сексуал гэдэг ерөөсөө их задлаад яваад байгаа юм биш л дээ. Тэгэхээр би ингээд нэг цаг 2 цаг ярилцаад ажгүй санагдсан хүмүүстэй л ганц хоёр хүн хэлж үзсэн байхгүй юу. Тэгээд тэр жишээнээс хахад ер нь дараагаар одоо ер нь хэлэхгүйсэн дэр ч юм. Гэхдээ хэлэхгүй ихээр тэр юмч цагийн өрөөд миний ч цагийн өрөөд гэж одоо ер нь шодлогын хэлцдэг л дээ. Одоо ингээд иймэрхүү асуултуудыг хэрдгүү одоо аль хүмүүстэй энэ бэлгийн харилцаанд орж үзчихэд шийдээч ч юм уу. Орж үзээгүй юм байж чи өөрийгөө дүгнээд байгаа юм биш үү? Эсвэл сайн хүнтэй хийгээгүй юм биш үү ч юм уу? Тийм айгүй хувийн асуудал руу чинь хандсан асуултууд ирдэг үү? Бүр номер 1 асуулт. Бүр баян асуудаг асуултуудын номер 1 асуулт гэх юм. Тэр нь юу гэж хариулах юм бэ? Би хүнд бүр яг бүр өхөө хатан сайн болж үжсэн үг юм бол юу нь үзээг байхгүй юу? Тийм болохоор яг миний үзээг гэдэг хариултыг айгүй үлгэж авдаг байхгүй хүмүүс. Тийм ингээ үзээгүй мэдээд яаж мэдчих байгаа. Одоо жишээ нь түрүүний хоолны яриагаар бол цэвэр гэдэг хаалыг идэж үзээгүй гэж яаж туртай дургуй эсвэл цаашдаа идмээр байгаа үгүйгээ яаж шийдээд байгаа гэж аюу асуудаг. Тэрнээр би одоо хариулах юм. Ер нь яаж ч хариулсан тэр хүмүүсийн бодлол өөрчлөгдөхгүй юм байна. Тийм миний бол хэлхийг хүссэн юм болохоор хүн өөрийнхөө мэдрэмжийг яаж мэдрээд, яаж илэрхийлээд, яаж тодорхойлж байгаа нь тэр хүний эрх учраас заавалчгүй гаднах хүмүүс шүүх албагүй те. Чи asexual биш юм биш үү гэж ч юм уу эсвэл наадхаа сайн бодож үз гэж хэлэх эрх байхгүй уулна. Би яриач тэгээд боддгоо л дээ. Тэр хүмүүс юу гэж бодно уу? Надад нэг хэр санаа. Юу гэх юм. Би тэр хүмүүсийн бодлыг үгүйсгэхийг батлах гэж ашиг хүнтэй унтах юм уу? Тэгээд хүнтэй унтаж үзснийхаа дараа би asexual гэдэг итгэж байна, 100 итгэлээ ингээд үтсэн. Тэгээд болохгүй наа гэж хэлэл чи итгэх юм уу гэд найзтай хэлэхээр арайч тэр нь тийм биш л бэ гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр хүмүүсийн дотор бол ер нь чи хийж үзснийхаа дараа л надтай гэсэн бодол байгаад байгаа шүү дээ. Тийм энэ дэр бүр asexual гэлтгүү одоо жишээ нь лесбиан охиныг чи эрэгтэй хүнтэй унтаж үзчихэд өөрийгөө дахиж тодорхойлсон дээр юм биш үү гэж хэлээд иддэг байхгүй юу. Тэгэл хүмүүс тэр бол байж болох хамгийн бүдүүлэг юм шиг юм бодлоо. Тийм ярих ч бол зүгээр тэр бодлоо толгодтой л бодлоо шүү дээ. Юу гэх юм. Үнэхээр татны найз бол яг нь би болохоос нь татны найз биш зүгээр нэг хөндлөнгийн хинэг хүн надад гэж хэлэх юм бол чихний хажуугаар л өнгөрөх. Надад тэр үг нь ямар ч нөлөө авахгүй хүч авахгүй юм. Үнэхээр миний татны найз надад гэж хэлэх юм бол манай надад санаа зовоод ч юм уу. Үнэхээр ойлгохыг хүссэндээ ингэж хэлээд байгаа юм шиг байна. Гэхдээ эвтэхнэр яаж ойлгох вэ гэж бодно гэхээс тэрийг нэг би хүн дээр хүлээж авахгүй. Гэхдээ надаас өөр хүмүүс хүн дээр хүлээж авах хүмүүс зөндөө. Юу гэх юм LGBT хүмүүс хэлж болох уу гэж зөндөө байгаа шүү дээ. Тэр Facebook group дээр биш ээ. Facebook хуудсан дээр гэсэн харсан л таа. Тэрнтэй адилхан хүмүүс хэрвээ найзууд донд чинь тийм одоо gay, lesbian, bisexual хүмүүстэй байгаа, asexual хүмүүстэй байгаа гэдгийг мэдчих юм бол тэрнээс хойш өөрөө ч гэсэн үг хэлээ анхаарах хэрэгтэй юм. Хичнээн найз байлаа гэж дааг харж үзсэн гэсэн юм байхгүй шүү дээ. Тэр сонсож байгаа хүн чинь яаж бодох вэ? Сонсож байгаа хүн чинь яаж хүлээж авч тэр нь ямар цаашдын адилхан ямар сөргөөр нөлөөлөх үүдийг мөргөлж бодож явах хэрэгтэй. За энэ хэрвээ asexual найзтай бол бас яах хэрэгтэй вэ? Энэ тал дээр жижигхэн зөвлөмж өгвөл. Одоо өөрөний хөнтэй цаг амьдарч байхгүй өрөндөө хаяалаа. Тэгээ манай нэг asexual тэгэл мэднэ. Угаасаа мэднэ. Тэгээ би юу шинэ чармаг юм. Тэрнээс хойш тэрнээс өмнө чи би ер нь ингээд ноо анзаардаг байсан юм шиг байна. Би ингээд кино үзэхдээ ч гэсэн эсвэл ямар нэг яриа тэр ярихтаа ч юм уу. Тийм бэлгийн харилцаа гэсэн сэдв гараад ирэх болгонд дандаа зайлшгүй гэх юм уу. Ерөөсөө надад таалагдахгүй юм ч юм уу. Би ерөөсөө энэ талаар ярмаар байна гэдэг дандаа зайлшгүй байсан хэрэг.
тэрийг айгүй мэддэг. Тийм болохоор надтай ерөөсөө тэр талын юм ярьдаг. Нэг удаа ярьж байсан. Энэ талаар огт мэдэхгүй байж байгаа шинээр мэдж байгаа хүмүүс бол найзгаа хэрэг ойлгоё гэж бодож байвал өөрөө ихлээр интернетээр хайгаад энэ чинь asexual гэдэг ерөнхий ойлголтыг нь авсныхаа дараа найзынхаа талаар илүү сонирхсан юм байх юм бол тусдаа цаг гаргаад ч юм уу ганц хоёр асуулт асуугаад за зүгээр сонирхлоо дарах үднээс тэгж асууж олон тэрнээс асуугаад хариулт авсныхаа дараа ямар нэгэн байдлаар тийм яриа үүсэн шүү дээ. Одоо сексийн талаар тэр талаар яриагаа ер нь л тэр asexual найзтайгаа яриад ямар ч хэрэггүй л гэсэн. Ярьлагаад хийхинд нь тус болохгүй. Тэр болохоор ханаасаа зайлшгүй ер нь ярихгүй л гэсэн дээр энэ талын яриа сэдв. Asexual хүмүүс нэг сонсож байгаа хүмүүс өөрийгөө asexual эсрэхтэй эргэлдэж байгаа хүмүүс хэд байгааг бисэн мэдгүй л байна Монголд. Тэгээд тийм юм байгаа л asexual гэдэг айгүй одоо gay lesbianтэй харьцуулахад айгүй юм барьцгүй. Тийм болохоор өөртөө яг 100% итгэхэд айгүй хэцүү. Тэрийг би бол ойлгоо. Яа тэгэхээр хүн татагдах гэсэн мэдрэмж байхгүй болохоор одоо бэлгийн байхгүй учраас тэрийг ялангуяа дөнгөж шинээр мэдж байгаа хүмүүс бол айгүй эргэлзэж хүлээж байгаа юм шиг юм. Яг миний жишээтэй л адилхан. Тийм болохоор яарч ерөөсөө хэрэггүй. Яарч аль нэгэн төрөлд багтах гад хэрэггүй. Альч төрөлд багтах гэж болно шүү дээ. Тийм болохоор үнэхээр тэр одоо бэлгийн баримтаас болоод хэцүү байгаа бол ялангуяа asexual гэдгээ мэдснээс хойш хэцүү байгаа тохиолдолд яг төрөмийн хэлбэр тийм community бүрдүүлэх гэж тийм яг өөрийгөө ойлгох ярилцах тийм адилхан asexual эсвэл asexual биш юм аа гэхэд bisexual gay хүмүүс ч гэсэн чамайг л 100% ойлгох мэдээлэл итгэлтэй байна. Ядаж эсэргүүцнээс сонирхдаг хүмүүсээс илүүгээр одоо нийгмийн цонх гэдэг утгаараа ч юм ер нь л ойлгох. Гэхдээ энэ asexual гэсэн LGBT дотроо ч гэсэн цонхтой орж байгаа учраас жоохон хэцүү гэдэг л ойлгож байна. Гэхдээ бити боож өгөөрэй л гэж хэлмээр байна. Өөртөө эргэлзэх хэрэггүй. Үнэхээр хэцүү байгаа бол үргэлж тусламж хинээс хайж байгаарай л гэж байна. Яг тэр хүмүүс ялангуяа айгу татгшаа хүмүүс чинь дотроо юм хадгалсаар байгаа. Тэгээд тэр нь зүйлдээ айгу муу уйтаагаар гарах учраас ерөөсөө тусламж хэрэгтэй асууж байгаарай л гэж байна. Би бас энд орсон нэг шалтгаан одоо asexual айгу цөөхөн штэ. Тийм болохоор хэрвээ хоёр хасын нэг нь asexual бол яах вэ гэдэг юм гэж байна. Хэрэг анханасаа чинь сайн үндсэн хэрэг asexual байвал яаж болох вэ гэх юм бол одоо хэрэг үнэхээр чи сайн тэгээд тийм гэдэгт итгэлтэй байх юм бол юуны тухайн төрөйг одоо сексийн талаар ярихаас илүүтэйгээр эхлээд мэдээж энгийн асуудал ядагтай адилхан татансаад бибийн хэтгэлийг олж аваад тэгээд үнэхээр хоёр тал хоёулаа хаандаа би бинээ сайн гэдэг ойлгосон өнөөхөө дараа тэрний дараагаар одоо өнөхөр хүлэн зөвшөөрч чадны үйл ийм яриа юм л да. Өнөхөр хүлэн зөвшөөрч чадны үйл одоо эсрэг тал чиний сайн хайртай хүн чинь asexual байсан ч гэсэн тэр нь ингээд хоёулынх нь ирээдүйн харилцааг ерсэн нөлөөлөхөө зүгээр гэдгийг нь ойлгуулах нь гэж хэл. Одоо чам байгаа чигээр чинь хөдлөж авч байна гэдгийг ойлгуулах нь чухал. Тэрнтэй зарим хүн болгон уурштай ингээд анхандаа зүгээр гэж бодож байсан мөртлөө явандаа үнэхээр болохгүй байна. Миний амьдралд одоо бэлгийн харилцааг болох айгүй жоохон том хэсэг юм шиг байна. Тийм болохоор удаа энэ харилцааг өргөжлүүлж чадахгүй нэ гэж бодсон тохиолдолд нөгөө эсрэг талбай буруугаа өгөхөөс илүүтэйгээр бүхээс хийхин хоорондоо таарахгүй байна. Тэгээ миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрөөд эсрэг талын үндэ айгуусан ойлгуулах нь гэж чухал гэж би боддог байхгүй. Ялангуяа анханасаа asexual-ыг мэдчихсэн мөртлөө одоо харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн тохиолдолд ч юм уу. Дээрээс нь бүр анханасаа мэдээгүй байж байгаа чиний хүн сайн тэгсэн чи тэр хүн asexual-ыг одоо шууд бусаагаар болоод мэдсэн. Тэрнийхээ дараа яаж болох вэ гэвэл ерөөсөө л чиний амьдралд одоо бэлгийн харилцаа хэрж чухал вэ? Аль нь чухал вэ ч юм уу? Байлыг сонгох гэж байгаа юм бол ерөөсөө биш. Яг тэгэхээр asexual дотроо ч гэсэн бэлгийн харилцаанд ордог asexual байдаг байхгүй. Тэрийг нь одоо demisexual гэдэг. Тэр нь яг одоо үргэлж байгаа хайртай хүнтэйгээ яг гүнзгий харилцаа тогтоосон үедээ би биндээ 100 бат итгэсэн үедээ ч юм уу бэлгийн харилцаанд орох ерөөсөн асуудал байхгүй. Тийм болохоор яг бүх asexual-д ерөөсөн секс хийдгүү гэж ойлгож л ерөөсөн болохгүй.
Тийм болохоор асуудал ялсан гэдэг нэг юм шиг. Ерөөсөө л айгүй сайн ярилцал гэж байгаа юм шүү дээ. Тий, бүр маш сайн ярилцаад сайн ойлголцсон чухал гээд. Тийм. Тэг гол нь дижиталтай харилцаа авч үзэх хэрэгтэй юм. Хамгийн түрүүнд ингээд яагаад секс хийдгүй, яагаад гэсэн асуудлаар булхаас илүүтэйгээр өөр зүйлүүдийг нь сонирхох хэрэгтэй гэсэн. Яг одоо түүхийг нь ч юм. Тэгэхээр яагаад гэдэг асуудлаас асуулт айгаа том асуулт байхгүй юу? Хариулахад айгаа хэцүү. Тийм болохоор явандаа яагаад гэдэг асуулт асууж болно. Хамгийн түрүүнд энэ дээр бас нэмээд хэлэхэд манай эрүүл мэндийн хөтөлбөрийн менежерийн инхмаа ганцаарчсан уулзалт явуулдаг. Энэ дээр ирээд чөлөөтэй ярилцаад ярилцахыг хүсэж байгаа бол манай LGBT төвийн офис дээр ирээд ярилцаж болно. Тэгээ цаг авахыг хүсвэл манай Facebook пэйжээр юм уу утсаар холбогдоод цагаа баталгаажуулаад ирээд үн төлбөргүйгээр уулзч болно шүү гэж хэлмээр байна. За өнөөдрийн зочиндоо маш их баярлалаа. Тэгээд таны түүхийн ачаар олон хүмүүс зөв мэдээлэлтэй болоод зарим asexual хүмүүс бас одоо өөртөө нийтлэхэн хүн байгаа юм байна гэж урам зориг авсан байх гэж найдаж байна. Баярлалаа. За баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.